Монгол улс үлэг гөрүүлийн олдвороор дэлхийд тэргүүлэгч орны нэг бөгөөд 60 гаруй төрөл 100 гаруй олдвортой гэдгээрээ палеонтологийн аялал жуулчлал хөгжүүлэх өндөр боломжтой гэж үзэж байна. Палеонтологийн хүрээлэнд хадгалагдах ховор цор ганц олдворууд нь гадаад дотоодын жуулчдын сонирхлыг ихээр татаж, Монголыг шинжлэх ухаан аялал жуулчлалын хосолсон чухал бүс нутаг болгон хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. За тэгэхээр үзэгчдээ энэ удаа шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэн гэдэг маш сонирхолтой газраас энэ удаагийн мэдээллийг бэлтгэж байна. Тэгэхээр би бас сая хоёр үлэг гөрвөлийг хооронд нь зодтолдуулж үзүүллээ. Яг ийм үлэг гөрвөлүүд хоорондоо яг ийм зодтолдож байгаа олдвор ерөөсөө дэлхийд ганцхан байдаг. За яг энэ ганцхан байгаа үзмэр яг миний ард одоо харагдаж байна. За яг энд бол 80 сая жилийн өмнө амьдарч байсан Protoceratops болон Velociraptor гэдэг хоёр одоо үлэг гөрвөл хоорондоо зодтолдоод нэгнийхээ яг энэ хөлийн доод хэсгээс ийм хадж байгаа ийм үзмрийг та бүхэн харж байна. За энэ бол дэлхийд цор ганц үзмэр. За би бас ахин та бүх үзэгч та бүхэндээ бас нэг ийм орж байгаа харахаараа орчдөг ийм үзмэр үзүүлье. За энэ бол Ромео Жулиета гэдэг нэртэй ийм үзмэр байгаа. За Хамакене гэдэг ийм үлэг гөрвөлийн төрөл зүйлийн хоёр амтан за ийм хоёр ийм олдвор гэдэг олдож байсан ийм үзмрийг та бүхэн харж байна. За энэ үзмрийг бол дэлхийн нийт ч бас мөн цор ганц гэж үзээд за судлаачид бол энийг Ромео Жулиета юм хүлээн зөвшөөрсөн. За бүх юмыг судалж үзээд сүүлнийх нь уг нь хоорондоо өөр байна. За нэг нь арай өргөн учраас эрэгтэй нэж тараа. За нөгөөх нь бол эмэгтэй нэж тараа гэдэг ийм үндслэл гаргаад тэгээ тэрэн дээрээ Ромео Жулиета гэдэг ийм нэр өгсөн ийм үзмэр байна. Энэ л үлэг гөрвөлүүдийн шал өөр төрөл зүйлүүдийн хоорондын харилцааг харуулж байгаа. Яг тухайн үед авсан одоо гэрэл зураг гэх юм уу да тийм баг ингээд нэг кадр шиг ингээд үлдсэн ийм онцгой олдвор байдаг. Онцлог ийм олдвор бол дэлхийн хаанч байдаггүй. Энэгээр их чухал одууд манай улсын нэр утас болсон олдвруудын нэг байна. За Монгол улсд бол ерөнхийдөө 3 газар л ерөнхийдөө байна. За мэдээж манай хүрээлэнгийн нэг жижиг одоо бяцхан нэг ийм үзэсгэлэнгийн танхим байдаг. Энд ирж үзэж болно. Мөн манай олон нийт нээлттэй шүү дээ тий. Мөн байгалийн түүхийн музей буюу одоо хуучин нөгөө Ленин музей байсан шүү дээ. Тэнд байгалийн түүхийн музей, байгалийн түүхийн музейд зарим нэг олдврууд бол би үлэг гөрвөлийн нийлэн хэдэн тооны олдврууд би тэдгэр нөгөө гадаадаас Монгол улсад нөгөө буцааж авчирсан олдвруудаар ингээд үзэсгэлэн болцсон ба. За мөн Өмнө Говь аймгийн Говийн байгаль түүхийн музей гэдэг байгаа. Тэгээд Өмнө Говь аймгийн Төв Далан задад байдаг. Тэрхүү музейдэр бол очиод үзэж болно. Эрдэмтдийн сонирхдог нэг таамаглал нь хэрв тэр их мөхөл болоогүй бол дэлхий ямар байх байсан бэ гэсэн асуулт юм а. Зарим судлаачдын үзэж буугаар үлэг гөрвлүүд үргэлжлэн хувьсаж өнөөг хүртэл орсон бол хөхтөн амьтдын хөгжил өөрөөр явах байсан гэсэн таамаглал байна. Тэгвэл хүндрэлтэн үүсэхгүй байх боломжтой эсвэл дэлхийн үлэг гөрвлийн гараг хэвээр үлдэх байсан байж магадгүй гэсэн ийм таамаглал байна. Тэгвэл шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэн эдгээр үзмрээ үзүүлэх аяллыг зохион байгуулдаг байна. Ийм төрлийн аялагчид жилд 1000-аас 2000 л ирдэг байна. Мөн Монголоос олдсон хамгийн жижиг үлэг гөрвөл нь Mononychus, харин том нь Denocare үлэг гөрвлийн олдвор юм а. Бид музейтэй өрсөлдөх зорилтын байгууллага өрсөлдөө эрдэмшилгээний байгууллага. Эрдэмшилгээний олдвор цуглуулгаадаас шинжлэх ухааны танин мэдхүйн ач холбогдол өндөртэй олдвруудыг бид ялган үзмэрт тавиад тэрийг яг үлэг гөрвөл сонирхдаг палеонтологийг шимтэн сонирхдаг улсуудад бага хэмжээний төлбөртэйгээр үзүүлдэг. Нэгд хоёрт хүүхдүүдэд биднээс бол үн төлбөргүйгээр үйлчилдэг. Гэхдээ мэдээ зурцлан зохион байгуулалт хийх шаардлагатай үздэг. За үзэгчд маань мэдээний төгсгөлд бас Монгол орноос олдсон динозаврынхаа 4 нэрийг бас тогтоогоод аваарай. За энэ мэдэн дээр гарсан байна уу, Google дээр байсан байна уу хамаагүй. За олоод мөн цээжлэрээ. За мөн хүүхдүүдтэй бас энэ динозавртай холбоотой бас мэдээллүүдийг өгөөрэй. Хүүхдүүд бас динозавр дуртай байдаг шүү дээ. За харин миний хувьд энэ мэдээг бэлтгэж явахдаа 4 нэрийг тогтоож авлаа. Protoceratops, Velociraptor, Hamакене, Tarbosaur гэсэн ийм 4 динозаврыг мэдэж авлаа.